За сайн байцгаана уу хүмүүдээ. Хамтдаа залбираад өнөөдөр хичээлээсээ сурцгаая. За багшигаа дагаад хөөхөн нүдээ ханаад хөөхөн гараа атгаа залбирая. Бид бүгдийг хайрладаг хайрын бурхан танд баярлалаа. Бурхан та бид бүгдийг хайрлаад бидний төлөө бүхий л зүйлийг бүтээж өгсөн билээ. Өнөөдөр бурхан та хүн биднийг ямар их хайрлаж мөн хамт байдаг гэдгийг Бурхны үгээр дамжуулаад сурах гэж байна. Эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За багш та бүхэнд гоё зураг харуулад хамтдаа өнөөдөр үгнээс сурнаа. За өнөөдөр хамтдаа сурах хичээл бол цөлийн амьдрал гэсэн сэдвээр хамтдаа сурцгаана. За Израилийн ард түмэн 40 жилийн туршид цөлийг туулсан байдаг. За цөл гэдэг нь ямар газар вэ гэхээр дүүрэн илэс байдаг газрыг цөл гэж хэлдэг. Манай хүүхдүүд хашаандаа аав ээж нь илэс асгаж өгөө тоглуулдаг шүү дээ, тийм ээ. Яг тийм илэс дүүрэн байдаг газрыг Израилийн ард түмэн 40 жилийн туршид цөлд амьдарсан байна. За тэгвэл энэ цөлийг туулахын өмнө Израилийн ард түмэн хаана байсан бэ гэхээр Египт гэдэг газар байсан. За Египтэд Израилийн ард түмэн юу хийж амьдарч байсан бэ гэхээр боол байсан. Боол гэдэг нь өглөөнөөс ахуулаад орой унтах хүртлээ дандаа ажил хийдэг хүмүүсийг хэлж байгаа. Тэгээд Египтийн захирагчид нь Израилийн ард түмнийг ажил хий гэж ташуураар ороолгож маш их зоож байсан. Израилийн ард түмэн хүнд шаврыг зөөж байсан, мөн маш хүнд тоосох зөөж байсан. Дээрээс нь Египтийн захирагчид ажил сайн хийхгүй байна гэж Израилийн ард түмнийг ташуураар ташуурдаж зовоодог байсан. Израилийн ард түмэн энэ байдал дундаа Бурханд хандан залбирдаг. Бурхан минь ээ, та биднийг авард өгөөч ээ. Биднийг зовоож байгаа Египтийн дарлалаас бид бүгдийг чөлөөлж өгөөч гэд Бурханд залбирсан. Бурхан Израилийн ард түмний залбирлыг нь сонсоод Израилийн ард түмнийг авруулахаар Мосе, Аарон гэдэг хоёр хүнийг Египтийн захирагч Фараон руу явуулдаг. Мосе, Аарон хоёр Фараоны өмнө очоод эзэн бурхан миний ард түмнийг явуул гэж байна гэж Фараонд хэлдэг. Гэтэл Фараон би эзнийг мэдэхгүй, Израилийг ч явуулахгүй гэж зөрүүдэлдэг. Энэ үед бурхан Египтийн газар дээр 10 гамшигыг болгов. Ямар 10 гамшиг байсан бэ гэхээр Нийл мөрний усанд цус болсон, өрөөгөөр нь дүүрэн мэлхий, яла, шумуул, мөн яр шарах, харанхуй гэдэл одоо аимшигтай олон гамшиг буусны дараа Фараон Израилийн ард түмнийг явуулдаг. За ийхүү Израилийн ард түмэн Бурхны илгээсэн өдөрдөгч Мосег дагаад Египтээс гарч ирсэн. Израилийн ард түмэн Египтээс гараад явж байсан чинь өмнө нь улаан тэнгис тулаад ирсэн. Бурхан Мосед хэлдэг. Мосе чи таягаа аваад улаан тэнгисийн зүг гараа сунг гэсэн чинь улаан тэнгисийн усыг бурхан голоор нь хоёр хувааж өгдөг.
Израилийн ард түмэн хуурай газраар Улаан тэнгисийг хаталдаг. Улаан тэнгисийг хаталж гарсны дараа Израилийн ард түмэн Бурхан минь эднийг Египтийн боолчлолоос аварж өгсөнд баярлалаа гэд бүгдээрээ Бурханд маш их баярлан талархаж байсан. Ийхүү Израилийн ард түмэн Бурханы авралаар Египтийн боолчлолоос фараоны гар доороос суллагдаад цөлийн амьдралаар амьдарч эхэллээ. Цөл нь илс дүүрэн байдаг газар, дээрээс нь их халуун. Энэ халуун цөлөөр Израилийн ард түмэн илжгээ хөтлөөд, хоноо туугаад, ачаагаа ачаад гарсан. Цөл нь халуун учраас маш их ядардаг. Израилийн ард түмний 40 жил амьдарсан цөл нь ямар газар вэ гэдгийг багш нь хэлж өгье. За энэ цөлд халуун учраас ам их цангав. Гэхдээ энэ цөлд ус байхгүй. Ус байхгүй. Бас энэ цөлд идэх хоолч байхгүй, халах байхгүй. Аман цанган, гидсэн үлсэн, халууцаж, хөлс нь гарч ядарна. Дээрээс нь энэ цөлд манай хүүхдүүд мэдхгүй ээж магадгүй хатгадаг аимшигтай хилэнцэд хорхоо байдаг. Бас маш аймаар могоо байдаг. Дээрээс нь энэ цөлд дээрэмчин хүртэл байдаг. Та бүхэн могоо харж ирсэн байх тийм. Ийм аймаар могоо, хилэнцэд хорхоо байдаг аимшигтай газар. Ийм аймаар цөл донд Бурхан Израилийн ард түмэнтэй хамт байж эднийг хамгаалж байсан. Израилийн ард түмэн цөлд төөрч учраас Бурхан хаашаа явах замыг нь үүлэн багнаар зааж өгч байсан. Израилийн ард түмэн энэ үүлэн багныг дагаад яваад байх юм бол төөрөхгүй очих ёстой газараа очиж болохоор байсан. Бурхан Израилийн ард түмнийг үүлэн багнаар өдөрдөж байсан. Дээрээс нь энэ цөл нь маш халуун. Ачаагаа өөрөө явхад ядардаг байсан учраас Бурхан үүл гаргаад үүлэн багнаар дээр нь сүүдэр гаргаж өгч байсан. За багш нь одоо энд гараа ингэх юм бол ингээд сүүдэртэж байгаа зү. Гараа авчих юм бол сүүдэр байхгүй болчихж байгаа. Зуны тэр их халуун наранд халууцаад ядраад нарших үе гэсэндээ Бурхан үүл гаргаад сэрүүхэн болгож өгч байсан. Бурхан Израилийн ард түмнийг маш их хайрлаж байсан гэдгийг мэдж болно. Бас дээрээс нь энэ цөл шүн болох юм бол их хүүтэн байдаг. Тэм учраас Бурхан даарчих үедээ гэсэндээ шүнжэнгөө галан багна байлгаад Израилийн ард түмнийг улаацуулж өгч байсан. Яг л аав ээж нь та бүгдийг яаж хайрладагтай адилхан Бурхан Израилийн ард түмнийг маш их хайрлаж байсан. Аав ээж нь хүүхдээ зун наршчих вэгээд толгойг нь усаар норгож өгөөд, мөн малгааг нь бас норгож өгөөд, толгойг нь усаар шавшдаг тийм биз дээ. Хэрвээ толгой нь халах юм бол тэр хүүхэд өвдөөд шөнө нь халуурдаг учраас аав ээж нь заримдаа дээр нь зоонтог тавьж өгнө, үсийг норгож өгнө, малгааг нь норгож өгдөгтэй адилхан Бурхан наршчих гэсэндээ дээр нь үүлэн багнаар сүүдэр гаргаж сэрүүцүүлж өгсөн. Бас гадаа хүүтэн болох юм бол аав ээж нь хувцаа тавилаад хүүхдээ хувцаараа тэрвэрдэг, дулаан хувцсыг нь өмсүүлдэг. Өвөл дулаахан хувцас өмсүүлдэг шүү дээ, тийм ээ. Яагаад вэ гэхээр аав ээж нь хайрладаг учраас. Яг л үүнтэй адилхан Бурхан шүн даарчих вэ гэсэндээ галан багнаар гал арсаагаад улаацуулж өгч байсан. Манай хүүхдүүд гэрт амьдардаг найзууд маань мэдэх бах тийм ээ. Өглөө босоод ирэх юм бол гэр нь хүүтэн байдаг. Гэхдээ ээж нь даарчих үгээ төрүүлж босоод галаа түлээд ирээд улаацуулсны дараа
хүүхдүүдээ босгодогтой адилхан Бурхан шүнжэнгөө халан багнаар дулаацуулж хайрлаж байсан. Дээрээс нь бидний аман зангаж байсан учраас Бурхан хаднаас ус гаргаж өгөөд Израилийн ард түмний амны цангааг нь хайлж өгсөн. Манай найзууд ч гэсэн зуны халуунд хөлс нь гарах юм бол аман цангадаг шүү дээ, тийм ээ. Тэр үед уух юм уу яах юм бол аав ээж нь ус авч өгдөгтэй адилхан Бурхан Израилийн ард түмнийг хаднаас ус гаргаад ундаалж байсан. Мосе таягаараа энэ хадыг цохиход энэ хаднаас нь ус боловлон урсаж байсан. Мөн бидний гидсэн үлсгүйд нь Бурхан Тэнгэрээс манна гэдэг амттай хоолыг буулгаж өгч байсан. Энэ манна ямар өнгөтэй вэ гэхээр цагаан өнгөтэй. Ямар хэлбэртэй вэ гэхээр дугуй хэлбэртэй гэсэн. Өглөө босоод энэ маннагаа түүж аваад идэж болно. Мөн гэртээ хадгалж байгаад үдээс хойш идэж болно. Энэ маннаг өглөө эрт босч байж л түүдэг. Яагаад гэвэл энэ манна нар гарчих юм бол хайлаад алга болчихно. Тийм учраас Израилийн гэрийнхэн өглөө эрт босоод тухайн өдөр идэх маннагаа түүдэг байсан. Израилийн айлууд нь байна, майхан. Өглөө босоод ирэнгуут нь маш гоё амттай манна гарсан байдаг. Энэ манна ямар амттай вэ гэхээр зөвгийн балтаа өрөмөнцөр мэдгсэн байна. Манай хүүхдүүд 100 болох юм бол өрөм гардаг тийм ээ. Өрөм амттай юу? Амтгүй юу? Өрөмөнд дуртай хүүхдүүд бас байгаа. Өрөм их гоё амттай. Өрөмөн дээр зөвгийн бал хийвэл ямар амттай байх вэ? Манай хүүхдүүд өнөөдөр хичээлээд хараад зөвгийн балтай өрөм идэж үзээрэй. Израилийн ард түмэнд Бурхан их гоё чихэрлэг амттай манна гэдэг хоолыг өгсөн. Ямар амттай вэ гэхээр зөвгийн балтай өрөм шиг гэсэн. Тэгвэл зөвгийн балтай өрөм гэж ямар хоол вэ гэхээр энэ өрөмөнцөр байна. Манай хүүхдүүд энэ ямар амттай бол ингээ харахтал өстө арааны шүүс асахтай байгаа үстэй. Ийм олон гоё давхартай хирэнтэй яг л үүнтэй адилхан маш гоё амттай манна гэдэг хоолыг Бурхан Тэнгэрээс Израилийн ард түмэнд өгдөг байсан. Аав ээж нь хүүхдүүдэд хайрладаг учраас хүүхдүүддээ амттай зүйл авч өгдөгтэй адилхан Бурхан ч гэсэн Израилийн ард түмнийг маш ихээр хайрлаж байсан учраас зөвгийн балтай өрөмөнцөр мэд манна гэдэг хоолыг Тэнгэрээс буулган өгч байсан. Бас Израилийн ард түмэн мах идмээр байна гэх үед нь Бурхан бүдэн шувууг өгсөн байна. Ийм бүдний шувуу Тэнгэрээс бууж ирээд Израилийн ард түмэн бүдэн шувууны махаар хооллож байсан. Бүдэн шувууны мах гэдэг нь ямар амттай байсан болоо. За энд харах юм бол шарсан дахиа байна. Манай найзууд хүүхдийн баяраар мөн наадмаар төрсөн өдрөөр нь ээж аав нь KFC ороод чикен авч өгдөг байх тийм ээ. Израилийн ард түмнийг хооллсон бүдэн шувууны мах нь ямар амттай вэ гэхээр KFC-гийн чикентэй адилхан гэсэн. Охин KFC-гийн чикен идэх дуртай юу дургүй юу? Дуртай үстэй. Багш нь ч гэсэн идэх дуртай. Тэгээ багш нь хөдөө байдаг учраас чикен бол энд байхгүй. Тэгээ Бурхан Израилийн ард түмнийг бүдэн шувууны махаар хооллсон байна. Тэгвэл өнөөдрийн хичээлээр дамжуулаад бидний сурах ёстой зүйл юу вэ гэхээр Бурхан Израилийн ард түмнийг маш их хайрлсан юм байна гэдгийг сурч болно. Израилийн ард түмнийг халууцах вийгээд үүлээр сүүдэр гаргаж өгөөд сэрүүцүүлсэн, даарчих вийгээд галаар дулаацуулсан, цангадчих вийгээд хаднаас ус гаргаж ундаалсан, өлсчих вийгээд маш амттай маннагаар хооллсон
манна шиг хол. Зүгийн балтай өргөн цар шиг маннагаар болсон. Бас KFC-ийн чикен шиг өдөн шууны махаар хооллсон байна. Тэгвэл энэ нь биднэрт юу хэлж байгаа вэ гэхээр Бурхан бид бүгдийг маш их хайрладаг юм байна. Хамгаалдаг юм байна. Бурхан биднэрт хэрэгтэй бүх зүйлийг өгдөг юм байна гэдгийг мэдэж болно гэсэн. Тэгвэл манай хүүхдүүд багшигаа гараад хэлээрээ Бурхан бол хайр мөн дагаад хэлсэн бахаа гэж бодож байна. Бурхан дахиад нэг үг дагаад хэлье. Бурхан намайг маш их хайрладаг. Хамтдаа залбираад дуусгая. Бид бүгдийг хайрладаг Бурхан Аава. Өнөөдөр Израилийн ард түмнийг Бурхан та ямар их хайрлаж байсан, хэрэгтэй бүх зүйлийг нь өгж байсан гэдгийг Бурханы үгээр дамжуулан бид бүхэн сурсан билээ. Бурхан та энд залбирж байгаа манай хүүхдүүдийг ч гэсэн үнэхээр их хайрладаг билээ. Бид бүхэн Бурханы хайрыг мартахгүй биднийг хайрладаг Бурханд үргэлж талархан амьдрахад тусалж өгөөрэй. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За, хичээлийн анхааралтай сонссонд баярлалаа. Дараа уулзцгаая.